Байнгын хорооны эрхлэх хоёр чухал асуудлын нэг нь энэ иргэдийн санал гомдол байгаа. Иргэдийн нийтийн архи ашигыг хүндсэн 33 мянга саналаа өгсөн энэ асуудлыг бид байнгын хорооны хувьд нухацтай л авч хэлцэх ёстой. Тэг яг өнөөдөр яг энэ асуудал дээр бол ингээд сангийн яам нь ямар ч боломжгүй гэд хоёр сайд нь бол та нар шийдээд өгөөч ээ. Биднэрт бол ийм хэрэгцээ байна гэд байж байгаа. Нэгдүгээрт засгийн газар энэ өөрийнхөө засгийн газрынхаа төвшөнд ажиллаж байгаа байдал бол хангалтгүй байгаагийн л илрэл. Иргэдийн дуу хоолой яг нөхцөл байдлыг бид нар төрийн бодлогод одоо тусгах юу болоод байна гэдгийг тусгах үүрэгтэй байнгын хорооны хувьд бол бид нар энийг цааш нь бас нухацтай авч хэлцээл гарах ёстой. Тэгээ энэ дээр түрүүн төсвийн хилцүүлэг дээр ярьжсэн манай засгийн газар сангийн яам тэр 2026 оны улсын төлөвлөгөөндөө дотоодын нийт бүтээгдэхүүний 24%-аас дээшгүй урсгал зардал байна гэдэг заалтыг маш сайн чанар мөрдөж орж ирсэн мөртлөө төрийн эмчит компаниудын зардлыг 15% бууруулж бүтээмжийг 30% ихсгэнэ гэдэг одоо заалтыг барилгуул ороод ирсэн байгаа байхгүй юу? Тийм юм байхгүй гэдгийг одоо протоколтой хэллээ шүү дээ. Тэрийг л засгийн газар хийгээ тэндээсээ их үүсвэрээ гаргах ёстой шүү дээ. Их үүсвэрээ гаргаад энд өнөөдөр яг уу энэ асуудал дээр эмчнэр багш нарын цалинч яригдж, дараагийн асуудал бид нар дээр ахмадуудын тэтгэврийн асуудал ороод ирсэн байгаа. Бодит угаасаа иргэдийн амжиргаа ийм л биш шүү дээ. Үнийн өсөлтөөс чинь үүдээд ийм л болсон шүү дээ. Үнийн өсөлтөө энийг чинь хязгаарлах асуудал хаана бид нар анхаарч л явах хэрэгтэй байсан. Барьж чадахгүй байна. Ингээд ирэхээр боломжгүй гэхээсээ илүү одоо хаана боломжоо гаргаж харсан дээр бахаа л гэдэг бас байр суурьтай байна. Тэгэхээр гişүүдээ одоо ийм байгаа юм. Манай байнгын хороо ахалч энийг хилцээд энийг мэргэжлийн байнгын хороод буюу хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо, төсвийн байнгын хороо хилцнэ. Ялангуяа одоо 2026 оны төсвийн төсөл одоо хилцэгдэж байна. Тэгэхээр энэ дээр Эрдэнэт гишүүн хөндөж ярьсан тэр 24%-ийн хязгаарлалтыг яах юм гэдэг асуудал дахиад шатны мэргэжлийн байнгын ороодуудаар хилцэгдэх байх. За нөөц бололцоонуудыг тэгвэл хаанаас гарах уу гэдэг асуудал бол дахиад бусад одоо байнгын ороод дээр ажлын хэсэг дээр яригдах байх. Тэгэхээр хэрвээ энэ асуудлыг үнэхээр 26 оны төсөвт тусгаж явна гэх юм бол одоо тусад нь нөгөө нэг байнгын хороо ажлын хэсэг гэхээсээ илүү бараг тийшээгээ санал дүгнэлтээ өгчмөр байгаа. Төсвийн ажлын хэсэг байгалахад энэ хоёр байнгын орондоо энэ дээр анхаараа ийм чиглэлээр бид нар хилцлээ гэдэг. Үнэхээр боломжгүй гэх юм бол 26 27 онд тэгвэл яах юм гэдгээр бүр энэ ч одоо том бүр системийн асуудал эрүүл мэндийн салбар үр ашигтай байдал одоо боловсролын яамны тэр санхүүжилт цалингийн тогтолцоо орон нутгийн нэмэгдэл гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг олон асуудал руу ингээд нэлээд том ажил болох гээд байна. Тэгээ энэ удаад энэ өргөдлийн 3 байнгын ороонд бол хуваарлж өгсөн байгаа. Тэгэхээр эхний ээлжинд бид нар зарчмын хувьд энэ асуудлыг дэмжиж ер нь орон зайг хайж ажиллаж төсвийн одоо энэ хязгаарлалтууд дээр өөрчлөлт одоо гаргах тал дээр хүсээ хурал бид нар угаасаа шийдвэр гаргах ёстой. Шийдвэр гарсан тохиолдолд энэ дээр бид нар нөөц бололцоо бол одоо бага хэмжээгээр ч хамаагүй гарах байх гэж бодож байна. Тэр тохиолдолд энийг бас тусгаж ажиллах талаар ингээд нэг санал дүгнэлт санал хураалгаж болж байна. Энийг бол хүний хөгжлийн байнгын ороо, нийгмийн бодлогын байнгын ороо, төсвийн байнгын ороон дээр хилцээд тэгээ эн чинь яг гол асуудал бол 3 дахь хилцүүлэг дээрээс ингээд чуулган дээр хилцээд 3 дахь хилцүүлгээс явах болов гэсэн ийм байгаад байна. За энийг одоо өнөөдрийн хилцүүлгийн одоо шийдэл болгож хэрвээ та бүхэн маань санал нэгжээвэл зарчмын хувьд энэ өргөдлийг ажлын хэсэг байгуулж болно. Гэтэ ажлын хэсэг байгуулах шийдвэр бол 3 байнгын ороонд хуваарлж өгсөн учраас улсын хурлын даргын захирамжаар гарах юм. Хүний хөгжлийн нийгмийн бодлогын байнгын хороо, төсвийн байнгын хороо, өргөдлийн байнгын хороо 3-аас хамтарсан ажлын хэсэг угаасаа даргын захирамжаар байгуулах ёстой байгаа. Тэгэхээр тэр ажлын хэсэг бол мэдээж хэрвээ 3 байнгын хороогоор дэмжигдсэн тохиолдол бол байгуулах боломжтой болно. Өнөөдрийн хилцүүлгийн шатанд бол бид нар энэ асуудлаар нийтийн өргөдлийг зарчмын хувьд дэмжиж бусад одоо эрхлэх асуудлыг хүрээнд хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын ороо, төсвийн байнгын ороонд 2026 оны төсвийн төслийн хилцүүлэгтэй холбогдуулан энд орж байгаа тэр хүрээ хязгаар өөрчлөгдөх тохиолдолд энэ саналыг бас тусгуулах асуудлаар одоо тусгуулж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулъя гэсэн ийм саналтай байна. Тэгээ энэ дээр саналын томьёол дээр саналтай гишүүн байна уу? Болж байна уу? Болж байна уу? Зарчмын үе цааш энэ асуудлаа анхаарал явъя гэсэн асуудал байгаа шүү дээ.
Plus 1.